Эртээ урдын цагт Бурхан намын оронд түмэн олон шавнар эрдэм намын мөр хөөж шавлан суудаг байжээ. Хүмүүр 5 эрдэмд төгс суралцж эх болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд эрдэм намын оройд хүрэх гэж чармайдаг байлаа. Гэтэл тэдний дундаас нэгэн банд 3 жил ном заалгасан боловч юу ч сурсангүй гинэ. Түүний нэрийг Царцаа хочтой Намжил гэдэг. Царцаа Намжил номын ёсыг зөрчиж, элдэх төртөн сахил сангваран алдан зүг гүйтж, эрдэм номдоо анхаардгүй байлаа. Тэр цагт Бурхан багш номын өргөнд өнзөлж хурал номондоо хожидон ирсэн Царцаа Намжилд. За Намжил минь, чи 3 жил ном үзээд юу ч сурсангүй. Одоо нутагтаа буц гэжээ. Царцаа Намжил номын багштан, багшаа, би ном сураг болохоор нутагтаа буцаж чадахгүй, тамд л унах байхад иймд та одоо надад ганцхан ном заагаад өгөөч гэж өгөөсөнд номын багш нь чамд одоо ямар ч ном заахгүй. Чи зөвхөн замдан тохиолдсон бүхнээ шийдэж яв. Тамаас гарахд чинь туслах эрдэм тэрл болов. Ингээд Царцаа Намжил эрдэм сураагүй гайгаар там дунжигнэ. Гэтэл нэгэн бараан шувуу ваг гэсээр хажуугаар өнгөрчээ. Царцаа Намжил бараан шувууг харж байснаа замдан тохиолдсон бүхнээ чийжилж яв. Тамаас гарахд чинь туслах эрдэм болог гэсэн багшийн хаан сургаалыг санаж энэ тохиолдсон явдлыг чийжилэн бараан шувуу ваг гэсээр цааш явлаа. Тэгээд Царцаа Намжил яваад л байж. Гэтэл түүний хажуугаар 2 зээр жорн гээд өнгөрөхийг харав гинэ. Царцаа Намжил түүнийг бас л чийжилж яваад 2 зээр жорн гэж үгэлсээр замдаа орон явж байтал түүний мөр дээр 2 хулган газар малтан буур гэж байхыг харлаа. Царцаа Намжил түүнийг бас л чийжилж 2 хулган газар малтаад буур 2 хулган газар малтаад буур гэсээр цааш явлаа. Гэтэл эрлэг номон хааны элчин нар Царцаа Намжилыг мөрөөр нь мөшгөн гүйцэж ирээд хүлж баглан хаандан аваачаар аваад явлаа гинэ. Эрлэг номон хаан Царцаа Намжилаас заахо чи олон жил ном эрдэм сураад буцаж яваа хүн гэв гэсэн Царцаа Намжил айсанда жатхимэ. Гэтэл хаан тийм бол манай хатны алтан бүгж ялгуулад байна. Чи түүнийг олж гэж Царцаа Намжил балмцсандаа дагчин чичиж жаахан хаан аваад явлаа. Хааны элчнэр Царцаа Намжилыг хүлж баглаад харгал аваач ирсэн. Хаан Царцаа Намжилыг харгал торигдоод юу хийж байгаа бол гэж сонирхон харгал торигдсон тэр мэрэгэн лам чухам юу хийж байгааг чагнаад иргэж төшмөлэн. Хааны явуулсан төшмөлгэрийн гадаа сэмхэн гэж очиад чагнтал гэр дотор Царцаа Намжил бараан шувуу ваг гэж байна гинэ. Үүнийг сонссон төшмөл намайг гэрийн гаднаас чагнаж байгааг мэрэгэн лам мэдчихлээ. Хэмээн айж энэ болсон явдлыг хаандан очиж айлтгажээ. Хаан төшмөлийн үгэнд итгэсэнгүй. Дараагийн өдөр 2 шивгчэндээ мэрэгэн лам юу хийж байгааг чагнаад ир гэж явуулжээ.
хоёр шивгчин гэрийн гадаа сэмээрхэн гэтэж очиод чагнтал гэр дотор царцаа намжил хоёр зээр жорн гэж байна гинэ. Үүнийг сонссон хоёр шивгчин бидний чагнаж байгаа мэдчихлээ. Хэмээн айж энэ болсон явдлыг хаандан очиж хаантаа минь тэр лам чинь үнэхээр мэрэгэн лам юм гэж айлтгажээ. Хаан өөрийн биеэр очиж чагнахаар төсмөлэн дагуулan гарлаа. Хаан төсмөл хоёр сэмхэн гэтсээр гэрийн гадаа очиж чагнтал гэр дотор царцаа намжил. Хоёр холгон боор гэж байна гинэ. Өөрийн биеэр чагнаж мэдсэн хаан үнэхээр мэрэгэн намтай мэрэгэн лам байна гэж итгэн төсмөлэн дагуулan тэндээс явжээ. Гэтэл хааны хатны алтан бөгжийг хулгай хийсэн хулгайч гарч ирээд энэ мэрэгэн лам ер нь намайг хулгай хийсэн гэж мэдэх болов гэж гэрийн гаднаас сэмхэн чагнтал гэр дотроос зарцаа намжил. Заач өнөөдөр буруугаан хүлээд сайн төрлийг олохгүй юм бол сурсан эрдэмчин чамайг аварч чадахгүй. Эндээ үрдүүлтэн гэж өөрийгөө занаж байна гинэ. Үүнийг сонссон хулгайч өөрийн хэлж өгнө гэж бодоод гэр дотор харайн орж ламтангаа намайг хүс хатны бөгжийг би авсан. Энэ бөгжийг хаанд бүх хэлж гэж бойжээ. Алтан бөгжийг барьж сөгдсөн хулгайчаас зарцаа намжил ихэд цацсноо энэ төчрийг ойлгож тайвшираа. За яах чамайг авсан гэж хинт ч хэлэхгүй. Харин чи хосод бүх хулгай хий гэж. Ингээд зарцаа намжил хатны алтан бөгжийг хаанд барьж за хаантан бөгжөө авдаа. Одоо намайг замбуулан хорвоод буцааж өгөөч гэсэн хаан бөгжийг авч хатандан өгөөд хэсэг болсон. За ламтангаа миний гарт юу байгааг таавал замбуулан хорвооч нь буцаана. Таавал эндээ үлдэнэ гэжээ. Зарцаа намжил бүх сандарч хаантам нөршөө. Зарцаа намжил нэг удаагаан баригдсангүй, хоёр дахь удаагаан аргагүй баригдлаа. Одоо нэгэнт өнгөрчээ. Тэгэхэд хаан намжилын нэрийг мэддэг учраас чи үнэхээр мэрэгэн лам юм. Нэрэл тийм байна. Мэрэгэн ламыг замбуулан хорвоод нь буцаа гэжээ. Ингээд зарцаа намжил эрдэм ном сураагүй ч гэсэн номын багшийн хаан үгэнд ганц удаа орсныхон ачаар эрлэг номын хааны гараас мултарч өсөж төрсөн замбуулын хорвоодон ирсэн юм гэдэг. Эрдэм ном сурахын ач тусын тухай үлгэр ийм байна.